За бид нар яагаад тэгж ярьж байгаа вэ гэхээр Есүс Христос болоод бид нар энэ чуулганд ирсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл цаад утга санаа нь юу гэхээр Есүс Христ бидрийг өөрийнхөө тэр үхэл болон амьдралтаар дамжуулаад чуулганд энэ газар дуудсан гэдэгт итгэж болно. За энэ төлөвлөгөө нь хизээ бий болсон бэхээр одоо тэртээс 2000 жилийн өмнө бий болоогүй. Энэ бол ертөнцийн суурьаас өмнө бол танд төлөвлөсөн төлөвлөгөө зориг юм а гэдгийг бас итгэсэй гэж бас хэлмээр байгаа. За 25 жилийн ойн хүрээндээ бид нар хэд хэдэн арга хэмжээнүүд бас хийж байгаа тийм. Өнгөрсөн 7 хоногт бас нэг үйл ажиллагаа хийсэн. За ээжтэр маань бас гоё буфе тоол моол гэл янз бүрийн одоо талархлын сэтгэлээ илэрхийлээд бас зүйлүүд хийж байгаа. Өнөөдөр бол бид нар тараад аахаа болон алтан хонх гээд тэмцээнүүдийг бас бэлдсэн байгаа. Тэгээд манай хүмүүс маань гоё шагнал мангалууд бас бэлдээд та нар маань бас гоё оролцоороо уншаагүй байвал уншсан хүмүүстэй баг болоод оролцоороо гэдэг. Ямар нэгэн байдлаар гоё баг болж оролцоороо бас хуваараа бас оролцох боломжтой байгаа. Ерөнхийдөө бол эхлэл ном гэхээр бүгдээрээ итгэж хүмүүс ерөөсөө эхлэл номоос эхлээл тэгээд цаашаа явдаггүй шүү дээ тийм явдаггүй шүү дээ гэж тийм. Ер нь эхлэл номд бол гарамгаа шүү дээ тийм үү. Тэгээ за энэ жил Библи уншнаа гэж эхлэл ном нэг тэгэл ер нь яг бас манай багийнх нь нөгөө бэлтгэсэн багийнх нь яг л нэг та нарыг бодож ойлгож төсөөлж бас ингээд бэлдсэн асуултуудад байлаа шүү тийм. Тэгээ учраас та нар маань гоё идэвхтэй бас оролцоороо. Мэдээж оролцохгүйсэн ч гэсэн та нар яах вэ гэхээр бас үзээрэй гэж бас хэлмээр байна. За дараагийн 7 хоногт болохоор бид нэр 3 төрөлт бас тэмцээнүүд бас бэлдсэн байгаа. За энэ удаа бол 25 жилийн ойдос зориулаад бас хөөрхөн хурган шагнал биш те. Өөр хонь ямааны шагнал бэлдсэн байгаа. Шагналууд нь том бэлдсэн байгаа шүү те. Тэгээ гоё идэвхтэй бас оролцоороо. Даарцын тэмцээн. За өнөөдөр бас бид нэг даарцууд энд дэдээс бас цуглуулсан байгаа. Тэгээ наа бас оролдоод 7 хоногийн дундор манайхан бас бөөнөөр цуглаанаараа бас тестний бэлтгэл хийн цуглаанаараа клубт очоод тест тоглоно. Тэгээ та нар бас ирээрэй гэж бас хэлмээр байна. За нөгөөх нь ямар тэмцээн блэ? Урдх нь бол байгаа шүү. Арьсан бөмбөг алгадахтай цохох те. Жохо уураа гаргамаар байвал болболд орж болно те. Тэгээ нөгөө ууртаа үнийг эсрэг багаа болгож байгаа да. Сүүмээр алгадаа гэдэгхгүй. Ямар ч болболын тэмцээн бол ингээ 3 төрөл тэмцээн болно. Тэгээ эрт 7 хоногийн мөргөл бол хаана болох вэ гэхээр өөр газар болохоор байгаа шүү. Удахгүй бид локейшн тавих болно. Тэгээ та нар маань гоё идэвхтэй оролцоороо гэж бас хэлмээр байна. За багуудаа бас манай зохион байгуулах баг хүмүүс нь дандаа тус тусцаа явагдаж байгаа. Өнөөдрийнх болохоор өөр хүмүүс хийж байгаа. Дараагийн 7 хоногийнх болохоор галаа, төрөө эдгээр хүмүүсгээ хийж байгаа. Тэгэхээр тэдэрт хилээд бүртгүүлээд тэгээд яг баг болон одоо хувийн тоглолтуудаараа ингээд явагдах болноо. За тэгээд идэвхтэй хамрагдаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд бид нар 29-нд бол хамтдаа нэгдсэн мөрөглийг хийх болно. За энэ хүрээндээ бол та нар яах вэ гэхээр одоо лав кофе ч юм уу, оюутан байх үедээ ч юм уу те өмнө одоо ирж исэн нөгөө найзуудыгаа бас урээсэй гэж бас хэлмээр байна. Энэ 7 хоногийн турш зөвхөн өнөөдөр биш те зөвхөн тэмцээн дээр биш. Ер нь энэ сарын турш та бүхэнийг урээсэй гэж бас хэлмээр байгаа. Бид нар нэлээд дээр үе хүмүүсийг бол одоо хэлж одоо хэлэхгүй тэднийг бол яг нөгөө танихгүй учраас зарим танихгүй учраас бид нар сүүлийн үед ирж исэн хүмүүсийг бол нэлээд түлхүү дуудаж байгаа шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд 29-нд бид нар хаана мөргөл өрхийг бас таашгүй том газар ч өргөж магадгүй. Тэгвэл энэ жижиг газараа ч өргөж магадгүй гэх. Энэ чинь том шүү дээ бас тий. За тэгээ учраас бүгдээрээ идэвхтэй оролцоороо өнөөдрийн бас зарлуудаа бас та бүхэн сайн сонсоорой гэж бас хэлмээр байна. За цуглаан. Бид нар хамтдаа байхаар дуудагдсан газар бол цуглаан юм аа. Энэ дэлхий дээр бол яг уу энэ цуглаан яг уу хизээш нурж бутрахгүй газар гэж бас хэлж болно. Энд байгууллагт орсон хүмүүс нь бол хизээш бие биенийг хайдгүй газараа гэж бас хэлж болно. Харин бие биенийхээ сайн тал сул талуудад нь хамтдаа дасгалжуулагдаж бие бинийгээ өөрчлөхийн төлөө байдаг газараа гэж хэлж болно. Энэ байгууллага нь энэ чуулган нь бол юу вэ? Нэг зорилгын төлөө цуглагдах газараа гэж бас хэлж болно. Та өнөөдөр хааны газраас ингээд ирсэн ч гэсэн түрүүн би орчлол дээр хэлсэн таныг бурхан энд газар дуудсан шүү. Та бурханы төлөвлөгөөгөөр өнөөдөр энэ сандлыг сандал дээр сууж байгаа шүү гэдгийг би танд бас дахин тунхагламаар байгаа шүү. Магадгүй зарим хүмүүс өөр чуулганд явчаа ч юм уу өөр газруудаар бас явсан байх. Тэгсэн ч гэсэн өнөөдөр энд сууж байгаа энэ газар харилцаж байгаа нь бол бурханы төлөвлөгөө юм аа гэдгийг бас та бүхнийг хараасаа гэж бас хэлмээр байна. Нэг талаасаа харах юм бол бурханы дуудлага гэж бас тодорхойлж болно. Тийм учраас та бүхэн өнөөдөр энд газараа чуулганаа одоогийн нөхцөл байдал биш, одоогийн харилцаа биш, одоогийн орчин биш. Харин яг одоо энэ чуулганыгаа бурхны тэр дуудлагаар, бурхны зүрх сэтгэлээр, бурхны оюун санаагаар, тэр бурхны тэр сүнсээр та энэ чуулганыг хараасаа гэж хэлмээр байна.
За. Тэгэхээр бид энэ газар дуудагдсан гэдгээ мэдхийн тулд та бүхэнд би 3 зүйлийг өнөөдөр хуваалцахаар байгаа. Нэгдүгüүрх нь болохоор чуулган бол насан туршийн хамтдаа байх газар гэж хэлж болно. Насан туршдаа хамтдаа байх газар. Чуулган бол насан туршдаа хамтдаа байх газар. За та нар чинь бас өөр байгууллагад орох юм бол зөндөө байгууллага яг хүмдээ ажлын цомгтгол ч юм уу эсвэл ингээд цалин мөнгө бүлүү ч юм уу харилцаас болоод ажиллаж ингээд солигдож болох юм. Харин чуулган бол тэр бүх зам насан туршдаа тохиолж байгаа газрууд донд чинь яг уу үргэлж үүдэн нээлттэй байдаг газар бол цуглаа юмаа гэж хэлж болно. Та чуулганд явсан ч гэсэн заримдаа унаж аалтаж бүдэрч цөхөрч янз бүрийн шамтралуудыг туулж иж болно. Эсвэл эзнээс холдоо чуулганаас холдсон байж болох юм. Гэхдээ чуулган бол таны өмнө үргэлж үүдээ нээдэг газар. Ах トゥ нар хамт олон ч гэсэн таныг дургуутсан ч гэсэн яг уу Христэс болоод үргэлж таны өмнө үүдээ нээдэг газар юмаа гэж хэлж болно. Тийм учраас өнөөдөр та нарыг өнгөрсөн 7 хоногт хүмүүс та нар руу уцаа зогсон баг, чатаж зогсон баг те. Гэд одоо нөгөө хизээ ойрдоо уулзаагүй хүмүүс гэсэн бол та нар руу холбоо барьсан баг. Та битгий санаа зовоорой гэж бас хэлмээр нь. Та битгий янз бүрийн илтгэв зүйл битгий бодоорой гэж бас хэлмээр нь. Чуулган буюу Бурхны чуулган үүдээ таны өмнө үргэлж нээлттэй байдаг гэдгийг харуулахын тулд тань руу холбоо барьсан юм а гэдгийг бас хэлмээр байгаа. Хүмүүс чуулганд ирэхдээ янз бүрийн бодлоор ирдэг. Зарим хүмүүс нь болохоор чуулганд ирэхдээ сэтгэл санаагаа засах гэж магадгүй ирж иж болох юм. Эсвэл орчин хүмүүсний сайхан учраас магадгүй ирж иж болох юм. Зарим хүмүүс бол сонирхолтой бодолтой хүмүүс байдаг. Юу гэхээр чуулганд явж байгаа хүмүүс амар сонь хүмүүс байдаг. Амар сонь хүмүүс байдаг. Ингээл амар сонин хүмүүс байдаг. Тэгсэн мөртлөө ингээд явдаг хүмүүс ч гэсэн бас байдаг. Яг би яг тоочрол ярмааргүй зүгээр тийм хүмүүс байдаг. Хүмүүсийн мөргөл хүндэтлийг хараад гайхаад, залбирлыг хараад гайхаад, бие бинийгээ уучлахтай ингээд тасалжуултыг хараад гайхаад байдаг. Жишээ мөртлөө цогноод явдаг хүмүүс бас байж идэг. Магадгүй энэ ч гэсэн тийм хүн байгааг бас үгүйсэхгүй юм а. Би бас анх тийм хүмүүсийн нэг нь байсан гэж хэлж болно. Тийм хүмүүсийн. Гэвч Библи бол юу гэж хэлдэг вэ? Бүгдээрээ Эфес номын 4-ийн 1-ээс 3 дугаар ишлэгийг харцгаая. Эфес ном 4-ийн 1-ээс 3-ыг. Баахан гэрчлэл сонсоод догтлоод нөгөө ишлэлүүдээ ч уншихаа мартсан байна шүү. За. Эфес 4-ийн 1-ээс 3. Осно. За хамтдаа уншия 3-а. Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагада зүү зогсдоо явахыг эзний хоригдол би хичээнгүлэн ятгая. Ингэхдээ хайранд альва даруу дүлгөөн зангаар бие биенээ хүлцэн дэвчиж амар тайвны холбоос нь сүнсний нэгдлийг хадгалахыг хичээхтөө гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр чуулган болвол харах юм бол юу гэж ирж байна? Дуудагдсан газартаа зүү зогсдоо явахыг эзний хоригдол би хичээнгүлэн гуя гэж хэлсэн байгаа. За энэ үгийг хэн хэлсэн бэ? Алдарт Ломносоо бол хэлээг байгаа. Алдарт Күүнц бол хэлээг байгаа. Будтаа бол хэлээг байгаа, тийм үү? Эзний итгэмжид зарц Паул хэлсэн байгаа. Бурхан Паулаар дамжуулаад хэлсэн байгаа. Та бүхэн энэ газартаа зогсдоо яваарай гэж хэлсэн байгаа. Гэхдээ яах вэ? Хайр дотор, даруй байдал дотор бие бинийгээ хүлцэн дэвчиж амар тайвны холбоос нь сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгээрэй гэж хэлсэн байгаа. Хичээгээрэй гэж хэлсэн байгаа. Бид чуулганы талаар буруу ойлголт юм уу эсвэл мэдгүйгээс болоод эсвэл сураагүйгээс болоод буруу одоо ийм хандлагуудыг бас үзүүлэх тохиолдол байж идэг. Харин өнөөдөр Паул энүүгээр дамжуулаад юу гэж хэлж байна? Та нар чуулган дотор зөв явахын тулд эдгээр зүйлүүдийг авч яваарай гэж хэлсэн байгаа. Хайр, даруй байдал, дүлгэн зам, бие бинийгээ хүлцэн дэвчихтэй ариун сүнс доторх юм нэгдлүүдийг яах вэ? Үргэлж дотроо авч явж хичээгээрэй гэж хэлсэн байгаа. Ингэх болов чуулган яах вэ? Бат бүх тэ хайр, инэрл, өршөөл, дүүрэн тийм газар болно гэж бас хэлж болно. Тэгэхээр чуулган болвол зарим хүмүүсээс зочид будал шиг бодож иж болох юм. Амралтын газар. Эсвэл клуб шиг бас бодож иж болох юм. Зөвхөн л гоё ингээд уралдаан тэмцээнд ордог ч юм уу, эсвэл гоё юм эвд болохоор ирдэг ч юм уу, тий? Эсвэл тэр зүйлд нь орлоо бусад зүйлүүд нь ерөөсө тэр талаар ерөөсө бодохгүй ирэх тохиолдол бас байж иж болох юм. Гэхдээ зүгээрээ ямар ч гэсэн та тэгж бодсон ч гэсэн Бурхан таныг тэр үйл явдлаар дамжуулаад дууддаг юм аа. Тэр үйл явдлаар дамжуулаад үргэлж танд үүдээ нээдэг газар юм а гэж хэлж болно. Тийм учраас би таныг тэмцээнд уралдаанд оруулах чинь энэ би санаа зовж байна. Ийм үедэд ирдгээ гэж та битгий санаа зовоорой. Бурхан энүүгээр дамжуулаад дуудаж байгаа. Би яг л тийм хүмүүсийн нэг байсан. Би яг л тийм хүмүүсийн нэг болоод ингээд чуулганд явж исэн хүмүүсийн бас нэг юм аа. Харин энүүгээр дамжуулж юу гэж хэлж байгаа вэ гэхээр Бурхан таныг дахин дуудаж байгаа юм.
Насан туршдаа хамт байх газар чинь бол энэ чуулган юм аа гэж таныг дуудаж байгаа учраас бид нар танд зориулсан хөтөлбөрүүдийг бас бэлдэж байгаа юм аа гэж ирж байгаа. Тийм учраас чуулганы талаарх ойлголтууд яг төр зүрийн газар биш. Эсвэл зүгээр нэг хэсэг зур ингээд явж агаад хэцүү болохоор холддог газар биш ээ. Чи насан туршдаа энэ газар байх газар чинь бол тань зориулсан цуглаан бол энэ газар юм а гэж хэлмээр байгаа. Хэрэв бид ийм ойлголттой байх юм бол хүмүүстэй ч бас тийм харилцаатай байх болно. Төр харилцаатай болно. Сайн харилцаатай байгаад муу харилцаатай байхгүй болох ч юм уу те. Иймэрхүү байдлаар. Эсвэл бид нар сэтгэл санааны явах байдлаасаа болоод хамаараа чуулганд явж иж болох юм. Ах トゥ нар өмнө таард нэг юм прагматик жишээ ярьж өгье. Гэр бүл чинь асуудал гарвал та нар орхиж явдаг уу? Бид нар харин яах вэ? Гэр бүл дотор асуудал гарсан ч гэсэн бие биедээ хүлээстэй хандаж, бие биенийг засаж, ойлгож, хандаж эхэлдэг. Чуулган ч гэсэн яг адилхан. Бие биенийхээ сул талыг таньж мэдэж, төвчж, өсөх хөстэй газар болвол цуглаа юм аа. Та хичнээн чуулганд явдаг гэсэн, та чуулганд явдаг мөртлөө Христ итгэдэг мөртлөө чуулганд явдгүй ч гэсэн таныг хүлээж авах, таныг холдсон ч гэсэн хүлээж авах газар болвол цуглаа юм аа. Тэр хэмжээгээр яг уу бие биенийгээ хурцлж өсгөж байдаг газар юм аа гэж хэлж болно. Арай өөр жишээ яриа. Жоо хөгжилтэй байж магадгүй. Өнөөдөр болсон жоо хөгжилтэй байх гэсэн чи жоо сериэс. За, гэр бүл дотор ингээд ихтер нөхөр хоёр муудалцчихжээ. Тэгсэн чи яг хоёулаа гараа дараагийн өдөр нөгөөдг нь шинэ нөхөр болоо, нөгөөдг нь шинэ ихтер олоод авчихжээ. Ийм асуудал байх уу? Хизээч гэр бүлд бол ийм зүйл байдгүй шүү дээ, тийм үү? Чуулган яг үүнтэй адилхан. Бидний дотор янз бүрийн асуудал гарсан ч гэсэн яг уу бид нар яг шийд гэж л хамтдаа байдаг юм аа. Давах гэж хамтдаа байдаг юм аа. Твчих гэж хамтдаа байдаг юм аа. Ийм нэгдлийн төлөө хамтдаа байдаг газар бол чуулган юм аа. Тийм учраас таны насан туршдаа байх газар, насан туршдаа байхаар дуудсан газар чинь бол өнөөдөр энэ чуулган юм аа гэж бас хэлмээр байна. Бид нар гэр бүлтэй шүү хүүхдүүд маань муудалцах гэсэн бид нар яг одоо чи яв ахид битгий ирээрэй гэж хэлдэггүй шүү тийм үү? Хэзээ хүүхдүүд чинь муу зүйл буруу зүйл хийсэн ч гэсэн бид нар төвчээд хамтдаа яг амьдрдаг шүү дээ. Эсвэл яг хүүхдүүд чинь тантай буудалсан юм бол яг чи одоо яваарай гэдэг Facebook дээр шинэ хүүхд авнаа гэдээ явдаг уу? Үгүй ээ. Бид нар бол яг жинхэнэ яг л чуулган бол яг үүнтэй адилхан үргэлж таныг насан туршдаа гэр бүлшгэ гэж харах болно. Заримдаа хатууч гэсэн таныг гэр бүлшгэ гэж харж байгаа. Заримдаа бид нар гэр бүлдээ муудалцах, мэтгэлцэх үе, маргалдах үе, буруу ойлголцох үе гэсэн гэр бүл дотор байдаг шүү дээ. Яг л та хүн чуулганыг харах гэсэн бас тэгж хараасаа гэж бас хэлмээр байна. Тийм учраас чуулган таныг дуудаж байна. Насан туршдаа байх газар чинь бол чуулган юм аа. Амен. Хажуу найрстай хэлцгээ насан туршдаа байх газар бол цуглаа юм аа гэж хэлээрэй. Бид нар энэ зүйлийг арай сүнслэгжүүлэх юм бол та энэ газар явснараа эцсийн өдөр Есүстэй уулзаад Есүс та хоёрын хооронд ярих зүйл зөндөө гарах болно. Ямар хэцүү зовлон бэрхшээлүүдийг туулаад үр хөвгтэй болоод ач зээгээ үзээд тэгсэн чуулгандаа явжсэн тэр залбирч байсан тэр бүх үеүдээ Есүстэй хамт ярилцах болно. Энэ бол үнэхээр итгэж хүний хувьд бол гайхалтай үйл явдал гэж хэлж болно. Тийм учраас бүгдээрээ энэ зүйлүүдийг дахин сэргээе гэж хэлмээр. Хоёрдугаар нь чуулган бол тийм амар хялбар тийм харилцааны газар бол бас биш байгаа. Өөрөөр хэлбэл энийг эсрэгээр ярих юм бол чуулган бол Христ итгэгчнэр хамтдаа өсөж төлөвшдөг газар юм а гэж харж болно. Өсөж төлөвшдөг газар юм а гэж хэлж болно. Бүгдээрээ Ром 12-ийн 4-5 дугаар ишлэгийг үзье. Ром 12-ийн 4-5. 4-5. За. Харагсан уу? Ром 12-ийн 4-5. За хамтдаа унших уу? 3 нэг бид олон эрэгтэн байдгийн адил мөн бүх эрэгтэнд ижил үйл ажиллагаа байдгүй адил бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрэгтэн юм аа гэж хэлсэн байгаа. Амен. Нэлээд чухал ишлэл. Энэ иймэрхүү ишлүүдийг бид бол авиас бэлгтэй холбоотойгоор бол нэлээд судалдаг шээ, тийм үү? За чуулган дотор харах юм бол бүгдээрээ өөр зан чанар, характер, үзэл бодолд үг гэл хандлагатай шүү.
Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар ч гэсэн бас эртнүүдийг харахад бүгдээрээ өөр үүрэгтэй байдаг. Та нар хүний бид хэдэн эртэн байдаг гэж бодож байна. Эрдэмтэд яг үүндээ судалж тогтоогоогүй байгаа хаа. Тогтоогоогүй юм бэлээ. Ер нь бол үнэхээр суур эртэн бол 78 гэж ярьдаг тийм үү? 78 эртэн 206 ястаа гэж ярьдаг шүү тийм үү? За тэгээд судалснууд нь харах юм бол маш олон нарийн жижиг том гэдэг юм судалснууд байдаг гэж ярьж байгаа. Тийм учраас ингээд харах юм бол хүний эртэн бол маш их юу вэ? Олон эртнүүд бас байгаа. Гэхдээ энэ гайхалтай зүйл нь нэг би хамтдаа оршин тогтнож байдаг гэж хэлж болно. Үүнтэй адилхан чуулган дотор ч бас янз бүрийн амьдралын туршлагатай, янз бүрийн амьдралын замыг туусан хүмүүс байгаад байгаа. Янз бүрийн зүйлүүдийг үзэж туусан хүмүүсээс байгаад байгаа. Зарим нь өнчин амьдралыг туусан, зарим нь бол сайхан амьдралыг туусан, зарим нь сайн сурч чадаагүй амьдралыг туусан, зарим нь илүү мэдлэг босголоор насаараа сурсан хүмүүс ч гэсэн бас байгаад байгаа. Зарим нь хурц чанартай, зан чанартай, зарим нь ганцаараа ажилтдаг зан чанартай, зарим нь өндөр нам өргөн нарийн бас байж болно. Бүгдээрээ өөр шүү дээ, тийм үү? Өөр шүү дээ. Бидний зарим хүмүүсийн сэтгэлгээ ч гэсэн бас өөр. Зарим нь спортын талаар юмыг сэтгэж хардаг. Зарим нь аливаа зүйлүүдийг өөр өнцгөөс сэтгэж хардаг. Бүх зүйлүүд нь өөр. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ ишлэл юу гэж ирж байна? Гисэн ч гэсэн бид нар Христ дотор нэг бий болсон хүмүүс юм аа. Бид нар нэг нэгээ дутууг нөхөж хамтдаа хөгжих ёстой орчин болвол цуглаан шүү. Цуглаан шүү. Энд мөнгө төлөх хэрэггүй. Энд дадлахын газар хэрэггүй. Дадлахын газар хайх хэрэггүй. Энд бол цэвэр юу вэ? Лайв явдаг байхгүй. Яг газар дээр амьдрал ингээд боддоор хэрэгждэг газар байхгүй. Лайв. Осорч юм нэг лайв хийдэг шүү дээ. Өөрийнхөө амьдралаа ярьж мэрдэг гэж юу. Цоглоо бол жинхэнэ боддоороо бол бие бинийгээ дасгалжуулдаг, бие бинийгээ өсгөж хөгжүүлдэг газар бол энэ газар юм аа. Лайв маявхаар арай боддоор бууж ирээд нэ тий. Лайв хийх хүмүүсээр. Тийм учраас хүний бид маш олон эрхтнүүд байдаг тийм үү? Өнөөдөр чуулган ч гэсэн бас харах юм бол нэр өөрхөн сони хүмүүс байдаг шүү ингээд харвал амар сони. Тэр сони хүмүүс дотор би бас байгаад байгаа байхгүй би сони байгаад байгаа байхгүй юу? Тийм? Тэгээд ингээд харах юм бол үг хэлгийг хар. Тэ яриа мэрийг нь хар тийм үү? Тэгвэл чуулган тэдний байлгаад байгаа нь өөрөө шал сонив. Хамтаа байлгаж байгаа нь өөрөө шал сонив. Гайхамшигтай. Та магадгүй чуулганд ирэхдээ хинэгнээс эрэхтэй ч юм уу ирэх болонтой ч юм уу хинэгнээс олоолгаа гомдол ч юм уу янз бүрийн тээжэж болох юм. Эсвэл хинэгнээс айжж болох юм. Эсвэл хинэгнээс дургуутсаж иржэж болох юм. Гэхдээ та хэрэг хоёулны өмнө чуулганы хаалга нээлттэй байдаг тийм бодох хэрэгтэй. Хоёулын гэж чинь өөрчлөхийн тулд чуулганы хаалга нээлттэй байдаг юм. Амен. Энэ бол энэ дэлхий дээр байгаа онцгой байгууллагыг ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ бол мөрөд байр цуглаан. Магадгүй таныг төвчээртэй болгож иж, магадгүй таныг даруй болгохын тулд яг тэр хүнийг хажууд байлгаж иж болох юм. Магадгүй таныг хариуцлагатай болохын тулд, магадгүй таныг шудраг болгохын тулд тэр хүний чинь хамтдаа байлгаж байгаа энэ чуулганд дуудсан юм а гэсэн утгатай зүйл. Амен. Бидэнд байгаа эртнүүд чинь шал өөрөөр хэлбэр төрстэй, өөрөөр үүрэг ролтой шүү тийм үү? Гэхдээ бид эртнүүд маань бие биенгүүгээр байж чадахгүйтай адилхан өнөөдөр энэ өөр дүр төрхөөр чинь дамжуулаад чуулган дотор биднийг өөрчлөхийн тулд мөрөд байр чуулган таныг дуудчихсан байжээ гэж ярьж байгаа. Амен. За дараагийн зүйл нь юу вэ? Бид нар бодох ёстой зүйл нь юу вэ? Чуулганд байгаа энэ хамтын амьдрал бол биегээс би гэдэг төв рүү шилжиж эхэлдэг. Би гэсэн төвөөс бид гэсэн гадагшаага тэлж эхэлдэг газар юм а гэж хэлж болно. За бүгдээр Филиппой ном 2-ын 3-аас 4-р эшлэгийг үзье. Филиппой. Филиппой 2-ын 3-аас 4-р эшлэгийг хамтдаа уншъя. За хамтдаа уншъя билүү? Билүү манайха? Олсноо окей. За хамтдаа уншъя 3 юугч амин санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар гэж хэлсэн байгаа. Бусдын ашиг сонирхлыг
хараа гэжэлсэн байгаа. Өөрөөр чуулганы хамтын амьдрал бол өөрийнхөө гэсэн тэр төвөөс татгалзаж Христийн төлөө гэсэн тэр төвлөрөл рүү өөрчлөгдөж байдаг. Хүн бүр надад биш, харин бидэнд болж өөрчлөгдөж байдаг. Ийм асар хүчтэй амьд организмын газар бол чуулга юм а гэж бас хэлмээр байгаа. Чуулганы зорилго нь юу вэ? Чуулганы зорилго нь бол Христ дотор нэгдэж хамтдаа явахаас гадна чуулганы бас нэгэн зорилго нь юу вэ? Чуулганы итгэгчдад хамтдаа сайн сайхан амьдрах явдал юм а гэж хэлж болно. Хамтдаа сайн сайхан. Та зүгээр чуулганд зүгээр юм хэрэглэгчд төдий байна уу? Харин бусдын хэрэгцээг хангагч хүн болж өөрчлөгдсөн үү гэдгийг бодох ёстой гэж хэлж байна. Түрүүний жишээс харах юм бол чуулганы хүмүүс клуб ч юм уу эсвэл миний нэг хобби сонирхлын үед ирдэг газар ч юм уу гэж бодож иж болох юм. Бид нар ийм зүйлээр чуулганыг хэмжих юм бол бид нар энийг жоохон өөрчлөх хэрэгтэй байгаа. Мэдээж тэмцээн уралдаа эвентүүдүүд байж болно. Сургууль семинаруудаас байж болно. Та үүнд зорилт гаргаж иж болно. Гэхдээ та энэ нүгээрээ яг хуу чуулганыг хэмжих нь бол арай дутуу байна гэж ярьж байгаа. Харин яах ёстой? Бид нар энэ зорилтын хэмжээг давах ёстой. Чуулган зөвхөн ийм зүйлд хэмжигдэх газар бол биш ээ. Чуулган бол итгэгч гэр бүлийн яг гишүүд чиг ямар ч үед хамтдаа байдаг газараар хэмжигддэг газар юм а гэж ярьж байгаа. Бие биенийхээ төлөө. Тийм учраас чуулганы харилцаа бол төр зүрийн зүйл бол биш. Насан туршдаа хамтдаа бие биенийхээ төлөө гэсэн газар юм аа. Заримдаа бид нар харилцааны асуудлууд хүнд үед туулж идэг. Гэхдээ бид нар тайван болсныхаа дараа яах ёстой вэ? Тэр зүйлүүдийг мартаж болохгүй. Харин эргээд яах ёстой вэ? Эм нэгдлийг итгэл өршөөлийг бид нар яах ёстой? Дотроос гаргаж иж тэр цаг нь болох үед бурхан яах ёстой вэ? Өнөөдрийн манай саяны цагаанагийн дээр хилдэг шиг те нөгөө хэн блэ? Марлаа дээр хилдэг шиг бурхан Ряма буюу тэр үгийг тэр боддоор чиний амьдралд яг ивэл болгож амсуулдаг юм а гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь чуулган дотор нэг хоёр хүмүүсэнд өсдөг газар бол биш. Чуулган дотор бүх хүмүүс хамтдаа өсдөг газар юм а гэж хэлж байгаа. Амен. Тийм учраас чуулган дотор өөр сургалтууд явж байгаа. Бас 5 дахь дурлан ариун сүнсний хичээл сургалтууд явж байгаа. Хүмүүс яг хэрэгцээнд төгсөн сургалтуудад хамрагдаж байна. Энэ нь юу вэ? Хамтдаа өсөж хөгжих процессыг бол тодорхойлж байгаа юм а. Тийм учраас ах トゥ нар минь чуулган дотор би гэдэг ийм объект бол байхгүй. Харин бид гэсэн хамтдаа гэсэн нэгдэх гэсэн тэр халуун хүсэл эрмэлзэл оршиж үүдэг газар юм а гэж хэлж байгаа. Оршиж үүдэг. Сүүлийн нэг хэсгийг яриа. Тэгээ чуулган бол яг уу хамтдаа байна гэдэг нь болохоор зүгээр бид энэ дотор хамтдаа чуулган дотроо процесс хийгээд яваад байгаа газар бол биш. Чуулган бол сайн сайхан болно, бурхны ивэл ерөөлийг бусдад дамжуулдаг, нийгэмд хүргэдэг, нөлөөлдөг тийм газар юм а гэж хэлж болно. Бид нар инфлюенсеруудыг хүмүүс ингэ мэддэг шүү тийм үү? Харин мөрөөд ба хаа чуулганыг бодохдоо чуулган тэр жигтэй чуулганы итгэгчнэр тэр жигтэй инфлюенсер байх хэрэгтэй гэж байгаа. Тэгвэл яг хэвчээ бид нар саяны ихний сурсан зүйлүүдийг мэдэх хэрэгтэй гэж хэлж болно. Хамтдаа байх хэрэгтэй. Амен. Өдөр Матай 5:14-с 16 дугаар ишлэгийг үзье. Матай 5:14-с 16. За, хамтдаа уншия. Осло. Матай 5:14-с 16. 3 Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээр хот нуугдаж үл чадна. Хинч дэнлүү асаагаа савны доор тавьдгүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үсийг хараад Тэнгэрдэг эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтгээ гэж хэлсэн байгаа. Тэдний өмнө тийхүү гэрэлтгээ гэж хэлсэн байгаа. Өнөөдөр чуулган гадагшаа чиглэх ёстой. Хамтдаа чиглэх ёстой. Бие биенийхээ гэсэн тэр өөрчлөлтөөр гадагшаа чиглэх ёстой. Есүс хэлж та нар бол дэлхийн гэрэл. Савн дотор нуугдаад байдаг газар бол биш ээ. Гадагшаа гарах ёстой. Тэгээ хүмүүсийн өмнө та нар гэрэлтээр гэж хэлсэн байгаа. Игсээр дамжуулаад бурхан та нарын энэ амьдралаар чинь энэ чуулганаар дамжуулаад алдаршуулгах болно гэж хэлсэн байгаа. Алдаршуулгах болно. Тэг учраас чуулганы оршин тогтнож байгаа шалтгаан юутай холбоотой вэ? Энэ дэлхийд энэ нийгэмд нөлөө үзүүлэхийн тулд онцгой байгуулга болж
Бурхан төлөвлөсөн байна. Болгож төлөвлөсөн байна. Тийм учраас ах トゥ нар минь чуулган дотгошоо төвтэй биш харин энэ дэлхий рүү төвтөө тийм төлөвлөгөө зорилготойгоор яах ёстой вэ? Оршин тогтнох хэрэгтэй. Зарим бүтээгчид чуулган гэсэн бас буруу ойлгож болох юм. Би л өөрчлөх ёстой. Би л одоо миний сэтгэлийг зөвхөн энэ газараа явж л яваад би болоо шүү дээ гэсэн бодлууд бас байж болох юм. Энэ бол өөртөө төвлөрсөн чуулганы онцлог юм гэж хэлж болно. Тэгвэл бид нар яах ёстой вэ? Библийн гитлэл номон дээр сарах юм бол хоёр голын тухай гардаг тийм үү? Нэг нь бол Йордан гол, нөгөөх нь ямар гол вэ? Давс нуур байгаа шээ тийм үү? Йордан гол нь маш жижигхэн мөртөө тэр нь яг өөргөл давс нуурлууд дандаа өдөр болгон хэдэн тонн ус зутгаж өгдөг. Гаргасныхаа хэмжээгээр. Харин давс нуур бол яг хүмүүс давс гэж нэрлэж байгаа гэсэн тэр дотор яг маш том хэмжээтэй мөртлөө тэр нь яг ямар ч хүн хэрглэж болохооргүй тийм ус нуур байгаад байгаа. Тийм учраас ах トゥ нар минь Есүс биднийг бялсан амтай болгохын тулд дуудсан. Яг 10 дээр сархан бол бидний зүгээр энэ дотороо л ингээд нэг аягийн дотор дүүрээд хальт цалгээд байх биш. Биднийг яах ёстой бялгсан гэж ярьж байгаа. Өнөөдөр энэ чуулганаас ч хүмүүс яах ёстой үйлчлэлүүд нь хараа зорилгууд нь Христэд найдах найдрууд нь яах ёстой эргэн тойрондоо яах ёстой гэрэл болж тусгагдах ёстой гэж ярьж байгаа. Амен. Та нар бодож үзээрэй хүүхдүүдийг гэртээ байлгаад байвал яах вэ? Хизээж гадагшаа гарахгүй гэртээ байлгаад байвал яах вэ? Тэр нийгэмдэр амьдарч чадахгүй. Өөрөө яах вэ? Хүмүүстэй харилцаж чадахгүй, суралцаж чадахгүй байх болно. Тийм учраас чуулган гэсэн бас дотоод асуудал, дотоод харилцаан дээр төвлөрөх биш. Чуулган хамтаа ийм асуудал байх тусам бид нар гадагшаа гарах ёстой. Гадагшаа төвлөрөх ёстой гэж хэлж болно. Нөлөөллийг үзүүлэх ёстой гэж хэлж болно. Хэрэв та гэртээ байгаад байгаа юм бол эмзэг итгэж болно. Эмзэг хүүхдүүдтэй адилхан болж хуурнаа. Тийм учраас ах トゥ нар чуулган зөвхөн амар тайван байгаа зогсохгүй энэ амар тайвныг эргэн тойрондоо хуваалцдаг газар юм а гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэсэн үг байхгүй юу? Хэрэв бид нар гадагшаа гарахгүй юм бол дэлхий биднийг хизээж харахгүй. Хүмүүс энэ газар чуулган байдаг гэж мэдгүй, таныг цуглаанд явуулчих гэсэн бас мэдэхгүй. Тийм учраас ах トゥ нар минь цуглаан байгаа зорилго нь энэ нийгмийг өөрчлөхийн төлөө оршин тогтож байгаа юм а. Оршин тогтож байгаа юм. За 16 дугаар ишлээс харах юм бол хүмүүс та нарын сайн үлсийг хараад тэнгэрдэг эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтгэ гэж хэлсэн байгаа. Чуулган бол зүгээр сургалт семинар ч юм уу эсвэл номлон сонсоод өнгөрдөг газар бол биш ээ. Харин сайн үлсийг хараад гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ сонсон мэдсэн зүйлүүдийг бид нар яг амьдрал дээр хэрэгжүүлэх нь бол Бурхны алдрыг түгээх явдал юм а гэж ярьж байгаа. Тийм учраас бид нар сайн үлсийн талаар бодохдоо хандив үүрэг талаар бодож болох юм. Зөвхөн хандив үүргээр хэмжигдэх хэмжээс бол биш юм а. Бусдыг сонсох ч гэсэн бас орно. Бусдыг босгон байгуулах ч гэсэн бас орно. Бусдыг ятгах ч гэсэн бас орно. Бусдын сэтгэлийг ойлгох ч гэсэн бас орно. Хүнд хэцүү үед нь хажууд нь байх ч гэсэн бас орно гэсэн үг байхгүй юу? Шудраг осны төлөө тэнд хэн нэгэндээ би энэ газар нийгэмдэр дуурах гэсэн бас орно гэдгийг хэлж болно. Та нар хараараа. Та нарын дотор гэрэл байгаа юу? Христийн гэрэл байгаа юу? Өнөөдөр бид энэ сүмийг ч гэсэн бодж үзье. Өнөөдрийн манай сүм байж тээ гэрэл зардаг дэлгүүр биш. Энэ гэрлийн дэлгүүрийн эзэн нь энэ гэрлүүдийг хүмүүс аваад амьдралаа гэрэлтүүлсэсэ гэж мөрөөддөг. Тэгж зардаг. Тэгвэл Есүс юу гэж хэлсэн бэ? Та нар хүмүүсийн өмнө очиод гэрэлтгээ гэж хэлсэн. Ах トゥ нар минь ээ. Бидний эргэн тойрон гэрэл хэрэгтэй байна. Өнөөдөр таны дотор маш олон зүйл Бурхны талаар зөнтэй зүйл сурсан мэдсэн баха. Хэн нэгэн хүртэл ярих олон зүйлүүд та мэдлэг боловсралтай болсон баг. Сүнслэг олон туршлагатай болсон баг. Гэхдээ энэ гэрэл واخгүй юу? Энэ гэрлийгээ бүгдээрээ яах ёстой вэ? Бүгдээр авч гарцгаая. Амен. Нийгмийн хүмүүс өнөөдөр мөрөд байрч болох улсад бүртгэлтэй цуглаа. Энд бол ямар нэгэн хавчлага, янз бүрийн дарамт бол байхгүй. Бид жирчлөөтэйгээр мөрөдөж байгаа. Хүмүүс шалгалтууд орж ирсэн чинь бид нар бүгдээрээ яг татвар тайлангаа өргөөд бүх зүйлүүдийг хийж байгаа. Эвэн тусам илүү гэрэлттэй болно. Харин тэр хүмүүс мөрөд байр чуулганыг бодохдоо ямар хүмүүс байгаа вэ гэж бодох нь мөрөд байр чуулганыг бодохдоо ямар чуулган бэ гэдгийг бодох нь маш чухал юм а гэж ярьж байгаа. Тэр хүмүүс биднээс юу хүсдэг вэ гэхээр сайн үлсийг хүсэж байна. Маш олон гэрлүүдийг хүсэж байгаа гэсэн утгатай зүйл юм. Амен. Гэрэл бүгдээрээ гарч иж эзэн гадагшаага ажиллах болно. Өөрөөр хэлбэл эзэн алдаршуулах болно.
Тийм учраас чуулган оршиж байгаа сайн сайхны төлөө энэ нийгмийн сайн сайхны төлөө оршин байгаа газар аа. Зөвхөн ариун чуулган ариун болохгүй л гэж зүдрээд байгаа газар бол тийм газар биш ээ. Чуулган яах вэ? Энэ нийгэм нөлөө үзүүлэхээр ийм энэ газар дуудсан цуглаан юмаа гэж хэлж болно. Тэгэхээр ах トゥ нар минь та бол энэ дэлхийн гэрэл болохоор энэ чуулганд дуудсан хүн юм аа. Таны ажил, таны гэр бүл, таны нөхөрлөл, таны харилцаа, таны хараа зориг чуулганаас гарах ёстой. Үүнийг Есүс сайн үйлс гэж хэлж байгаа. Харуулаарай гэж хэлсэн байгаа. Гэрэлтүүлээрэй гэж хэлсэн байгаа. Бид нар энэ газар сайн сайхан зүйлүүдийг хуваалцаа залбирдаг биш. Харин эндээс яах ёстой вэ? Хэрэгжүүлээд гэр бүлтэй өөрчлөлтүүдийг харахгүй газар гэрэлтүүлэхээр дуудсан хүмүүс юм аа. Тийм учраас ах トゥ нар минь та бүхнийг эдгээр зүйлүүдийг бодоосоо гэж бас хэлмээр нь чуулган болвол насан туршдаа хамтдаа байхаар дуудагдсан газар. Бид нар амьдралдаа олон харилцаа, олон янз бүрийн амьдралууд ийм орчин нөхцөлүүдийг даван туулдаг. Гэхдээ чуулганы үе даалга өргөж таны үн нээлттэй байдаг. Та нийгэмдэр ажиллаж байхдаа эсвэл ямар нэгэн алдаа эндглээс болоод ганцаардчих болох юм. Гэхдээ чуулган яг уу насан туршдаа тантай хамт байх газар болохоор Бурхан дуудсан газар юм. Амен. Бид нар илүү мөнхийн сэдвээр ярих юм бол бидний чуулганд дуудсан хүмүүс бид нар Тэнгэр улсад очижсан бас Христтэй хамт бүгдээрээ мөнхийн мөнхөд амьдрах болно. Мөнхийн мөнхөд амьдрах болно. Амен. Тийм учраас чуулган таныг ерөөсөө орхиогүй шүү. Чуулган таныг ерөөсөө гээгээгүй шүү. Харин Христээс болоод бид нар яг өнөөдөр өөрчлөлтийн дунд заримдаа бид нар завсарлах, заримдаа алдах, хоолдох, хүндэрх тохиолдол тус байж идэг. Харин өнөөдөр Бурхан таныг дуудаж байна. Мөн бидний чуулган болов бидрийг биегээс бид төв рүү бас өөрчлөлтийг бас бид нар санах хэрэгтэй. Өнөөдөр бие гэж бодох юм бол бид нар хоорондоо харалтна. Хэрэв бие гэж бодох юм бол чуулган хизээж яг орсон тогтож чадахгүй. Харин бид гэсэн сэтгэл зүрх, хандлага, оролдлого байгаа учраас өнөөдөр чуулган оршиж байгаа юм. Амен. Зөвхөн чуулган бол энэ дэлхий дээр юу вэ? Бид нар хамтдаа байгаагсан зорилго юу юм бэ? Хамтдаа дуудсан зорилго нь юу вэ? Энэ нийгмийг өөрчлөхийн тулд юм. Гэр бүлээ өөрчлөхийн тулд юм. Эхнэрийгээ, хүүхдийгээ, аавыгаа, ээжигээ, ажлын газрынхаа сургуулийнхаа найз нөхдүүдийг өөрчлөхийн тулд чуулган оршиж байгаа юм. Амен. Тийм учраас ах トゥ нар минь чуулган чи таныг дуудаж байна. Хамтдаа залбирцгаая.